За тэгээ ашгүй өнөөдөр нэг энэ дурак ажилласаа буусан хин бэ гэх юм бол Kirsten. Тэгээ Kirsten яагаад одоо зодод тайлж байгаа юм бэ? Яагаад яг одоо? Яг гэх юм бол дараагийн ажлын байр нь тодорхой болцсон. Kirsten-ыг НАТО-гийн хамгийн том захирал болно. Энэ loser, энэ хошног одоо НАТО-гийн дарга болно гинэ. За ажиллаа орцсон. Өнөөдөр би ганцаараа та цайхан амарч байгаах. За тэгээ Ираны талаар шинэ мэдээлүүд гарч байна. Өнгөрсөн шөнө бөмбөгцөөр хിവэр байсан. За тэгээд Трамп юу ярьж байна гэвэл тэгээ энэ дайныг илүү томсгоно гэсэн юм ярьж байгаа. Өнөө юм худлаа юм уу? Хэдүүлээ энэ видеоны сүлт дүнлэл гаргах чи. Яг гэх юм бол бас JD Vance Америкийн дэд ерөнхийлөгч тэгээ Joe Rogan подкастер орсон дэлхийн номер 1 подкастер сонирхолтой олон юм ярьсан. Тэрийг хэдүүлээ бүгдийн сайхан задлаад авчи. За тэгээ Donald Trump бас өнөөдөр өглөө юу хийсэн бэ гэх юм бол Fox News дээр ярилцсан үсэн хамт сонсцгоо. You anticipate that the strikes were seen this week against Iran will expand? Are you considering hitting energy targets or other locations? За энэ 7 хоног таавал Ираныг бомбогдсон. Илүү их бомбогдох гэж байгаа юм уу? Нэмээд эрчим хүчний дээд бүтцийг бас бомбогдох нь уу? I'll save the energy targets for last. За илүү хэмиг бомбогдно. Гэхдээ энэ эрчим хүч, газ, нефтний дээд бүтцийг хамгийн сүүлд бомбогдно. Юу гэсэн үг юм бэ гэвэл Иранд нэг сигнал өгч байгаа. За эхлээд хэдэн гүүр бомбогдчихё. За хэдэн цахилгаан станц бомбогдчихё. Цахилгаан дамжуулах дээд бүтцийг бомбогдчихъя. Тэгээд та хэд буцаагаад хилцлийн ширээн дээрээ ирэхгүй юм бол танаа эрчим хүчний дээд бүтц ба нефт, газ олборлдог юмыг бас дэл бавна. Сонирхолтой юм бэ гэвэл Иранчууд тэр санамж бичгтэр гарын үсэг зурсан Трамп ч гэсэн яг адилхан. Тэгээ хин хамгийн олон зөрчил гаргасан юм бэ гэх юм бол Америкчууд. За тэгээд Равдан Битаурын контентээр бас зөндөө ярьжсэн тэр санамж бичгийг унших юм бол тэр чигтээ Ираны талд гарсан санамж бичиг. Хинд ашигтай юм бэ гэх юм бол бараг 400-500% Иранд ягаад вэ гэх юм бол царцаас мөнгийг буцаагаад өгнө. Strait of Hormuz-ын эрх мэдэл Иран, Оман улсад Иран руу 200 тэрбум долларын хөрөнгө оолтын дайныг зогсоочих юм бол гэх мэт чинь. Тэгээд нефт, газны санкц хориг бүгднийг тайлнаа. Тэгээд Иранчууд өөрөө энийг бодсон. Америкчууд өөрөө энийг мэдж байгаа. Ийм ашигтай санамж бичгийг ашиглаад инх тайвны хилцлэл болгож болохгүй. Тэгээд Donald Trump яагаад санамж бичгээ зөрж байгаа юм бэ гэвэл нэгдүгээр тодорхой хэмжээнд саяхан газ, нефт тэр Арабын орнуудаас гарсан экспортлогдсон, Япон руу урссан, Хятад руу урссан гих мэт чинь. Тэд нэр жоохон амьсгаа авч чадсан. Нефтний үн ханш буурсан, дэлхийн эдийн засаг буцаагаад нэг хэсэг амьсгаа аваад ягаад гэх юм бол тодхны ирмэн дээрээ байсан болохоор тэгээ одоо буцаагаад жоохон амьсгаа авсан болохоор нефтний үн ханш буурсан байгаа болохоор Donald Trump одоо юу хийх гэж үзэж байгаа юм бэ гэх юм бол дараагийн санамж бичиг өөртөө илүү ашигтай болох гэж үзэж байгаа. Амжилт нь хүрэх нь. But ultimately we'll hit energy targets, yeah. But we're going to hit them very hard tonight. We're going to hit them very hard tomorrow night. We're going to hit them very hard the night after. And then next week it gets really bad for them because next week comes the power plants. Next week comes the bridges. We're going to knock out all their power plants. We're going to knock out all their bridges unless they get to the table and negotiate. Өнөөдөр бомбогдно. Маргааш бомбогдно. За эх 7 хоногт бүр бомбогдно. Цахилгаан станц, гүүр бүгдийн бомбогдно. Хилцлийн ширээн дээр буцаагаад ирэхгүй юм бол. Гэхдээ JD Vance-ыг сонсцгоё. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл Idrotsy.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idrotsy.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. It's not good. It's not good, right? And so like if the Iranian people want to rise up and change their government, that's up to them. За ерөнхийдөө энэ дайн сайн явахгүй байгаа. Тэ жоохон фейлтж байгаа шүү. Гэхдээ Ираны ард түмэн өөрийнхөө засгийн газараас солимоор байгаа юм бол бослог гаргамаар байгаа юм бол Иранчууд өөрөө энэ ажлаа гүйцэтгэх ёстой. But we're not going to send 150,000 ground troops in order to accomplish a change in a regime unless the people on the ground themselves want to accomplish that outcome. Now, за тэгээд манай Америк улс 150 мянган цэрэг илгээхгүй. Цаана байгаа Иран улсын ард түмэн засгийн газараас солих хүсэл
алга юм бол бид нар 150,000 цэрэг илгээхгүй. Манай ажил биш ээ. We're not going to send the troops in regardless, but like to propose sending in the troops, you're basically saying that the U.S. military should do the job for the Iranian people. We're not in that business anymore. Тэгээд 150,000 цэрэг явуулнаа гэдэг чинь Америкийн тийм зэвсэгт хүчин Иран улсын ард түмний хүслийг биелүүлдэг итгэл болно гэсэн үг. Хэрэгсэл болно гэсэн үг. Тийм юм бид нар хийхэ болцсон. Одоо Афганистан тэгж тоглоом тоглосон, Ирак, Либия, Сирия гэх мэт шээ. Тийм тоглоом бид нар тоглохо болцсон. Тэг яагаад ер нь бол Jerry Vance, Donald Trump-ийн ам зурж байгаа юм бэ? Сонирхтой юм шүү. We're just not. You know, you see Mike Pence, who's sort of a super hawk, my predecessor, who say this. There are people, you know, who are super hawkish in the American system who have attacked the deal. За тэгээ 2016 оноос 2020 оны хооронд Америк улсын дэд ерөнхийлөгчийн байсан бэ гэх юм бол тийм Mike Pence хин ерөнхийлөгч байсан бэ гэх юм бол таад мэдж байгаа Donald Trump. Тэгээ юу ярьж байна гэх юм бол Jerry Vance тэр Mike Pence хуучин тийм дэд ерөнхийлөгч байсан хүн. Амар hawkish юу гэсэн юм бэ гэх юм бол дайныг хүсдэг, бөмбөгдөхийг мөрөөддөг. Тэгээ нэмээ хэлэхэд Mike Pence хинээс хамгийн их санхүүжилт авдаг юм бэ гэх юм бол Израилаас асар их хэмжээний санхүүжилт мөнгө авч байгаа. Тийм учраас энэ дайныг тултан дэмжиж байгаа шүү. And frankly, in some ways have tried to derail the deal. And what I always say to those people is, what is your proposal? За тэгээд Mike Pence, Lindsey Graham бурхан минь одоо тий нас орсон ашиггүй дээ. Гэхдээ зөндөө олон Америкийн улс төрчнөр подкастын хийж байгаа хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Ираныг бөмбөгт Jerry Vance юу асууж байгаа юм бэ гэх юм бол за тэгээ бөмбөгтөө тэгээ өөр юу их юм бэ? Эцсийн зорилго нь яг юу юм бэ? Exit strategy юм бэ? Энэ холио бантангаас тэгээ хідүүлээ яаж гарах юм бэ? Зүгээр насаараа зогсохгүйгаараа зүгээр бөмбөгтнө гэж угаасаа бүтэхгүй. Is your actual argument? So just take the Strait of Hormuz, like the narrowest, but in some ways the most important part of this back and forth right now. Strait of Hormuz is a narrow waterway. To the extent you shut it down, you shut down 25% of the world's energy supply. Okay. За тэгээд Strait of Hormuz-ыг ярил л та. Strait of Hormuz хамгийн нарийн хэсэгтэй, маш нарийн 50 км лөө. Нэг арал дээр зүгээр суучаад бүх тээврийг ингээ зогсоож болно. Strait of Hormuz-аар дамжуулаад дэлхийн эрчим хүч, газ, нефт гэх мэт шин, бордоо, химийн бодис, хөнгөн цагаан гэх мэтчлэн 25% тэрүүгээрээ ингээд нэвтэрч гардаг дэлхийн зах зээл лөө. Okay. Joe, you could take $100,000 and go buy a bunch of drones on the black market and post yourself on an island in the Strait of Hormuz or near it, and you could fire drones at those ships. За тэгээ Joe подкастын одоо эзнэм чи өгшөн $100,000 зарцуулаад тэгээ хар зах зээлээс зэвсгийн зах зээлээс хууль бусаар $100,000 чи зүгээр хэдэн дрон худалдаж авчаад за нэг жижигхэн арал дээр суучаад тэр хаваар нэвтэрч байгаа тэр хаваар орж гарч байгаа ус онгоцыг чи өөрөө дроноороо бөмбөгтөөд тэр тээврийг тэр чигтээ чи зогсоож чаднаа. Okay. Now what does that mean? Some oil and gas is still going to get out because some ships and some ship captains are going to say, screw you. Now, the United States can help that, right? We can shoot down some of those drones. We can shoot down some of those missiles. And so we can facilitate the flow of traffic. But the people who are like, you cannot negotiate with the Iranians. Тэгээ зарим ус онгоцуд нэвтэрнэ. Тэ зарим хүмүүс шийдсэн байгаа хамаагүй нэвтрээд үзье. За тэгээд бид нэр тэднэрт тусалж чадна. Зарим дроныг, зарим пуужингийг бид нар агаарын хамгаалтын пуужин гэх мэт зэвсгэрээ тэр дрон моныг ингээд тэ зогсоож чаднаа. Гэхдээ the reason why that's fundamentally idiotic is because so long as you have some person who's willing to fire off a few cheap drones, you're going to have some ship captains who say, no, we're not willing to do this. So we got to kind of use all tools at our disposal. The military is one tool, but diplomacy is another tool. Тэгээ бүх дроныг зогсоох боломжгүй. Тэнд нэг арал дээр нэг хитэн баач сканер дронтой суугаад тэр бүх дроныг зогсоох нэгдүгээрт боломжгүй. За хоёрдугаарт дрон байх юм бол тэр Strait of Hormuz-аараа би нефтэд тээвэрлэхгүй, би усан онгоцоо тэргээрээ явуулахгүй гэсэн зөндөө компаниуд байгаа. Тийм учраас тэр тээвэрлэлт нь тэр чигтээ зогсож магадгүй. За тэгээ энэ асуудал Иран улсыг бөмбөгдөөл авах юм бол шийдэхдэггүй. Тэгээ юу хийх хэрэгтэй бэ гэх юм бол дипломат аргаараа энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. And I'm very frustrated by the Americans and frankly by people in other countries who are like, you cannot negotiate with the Iranians. Well, then what is your proposal to get people to stop shooting at ships in the Strait of Hormuz? You can bomb them. You can take away their radar. You can take away some of their drones and some of their missiles. Тэгээд янз бүрийн өөр улсын ерөнхий сайд, ерөнхийлөгч нар өөр улс их
улсын их хурлын гишүүд бид нар юу хэлж байгаа юм бэ гэх юм бол бөмбөгтөөч, дайраач энэ Иранчуудтай хилцлийн ширээн дээр уулзаж болохгүй, дипломат харилцаа энэ Иран улстай тий эхлүүлж болохгүй, хориглоё гэсэн ярьж байгаа. Гэхдээ таадны стратеги яг юу юм бэ? Ираны бөмбөгтөө тэр дронууд нь зогсохгүй. But it's just too easy to fire at ships in the straits, so you've got to actually be willing to talk and to try to figure out the problem. Ираныг хинийч тэнд зогсоож чадахгүй. Дрон явж л таарна. Тэгээ нэмээд хэлэхэд одоо миний хувийн зүг үзэж байна. Газны хоолой, нефтний хоолой барьсан ч тэрийг бас иранчууд чөлөөтэй бөмбөгтөн гэсэн. Тэгээ Jerry Vance юу ярьж байгаа юм бэ гэх юм бол бөмбөгтөх нь асуудал ерөөсөө шийдвэрлэхгүй. Юу гэсэн бэ гэх юм бол дипломат харилцаагаа тогтоох ёстой. Тэгээд дипломат шийдлийг тий дээрээ хүрэх ёстой. За тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол саяхан бас Америкийн Сенат дотор одоо Конгресс биш Сенат дотор Израилийн батлан хамгаалтын яам, Америкийн батлан хамгаалтын яамыг бараг нэгдэх одоо хууль өргөн барьсан. Яасан бэ хэдүүлээ харцгаа. Яг гэх юм бол Конгресс дотор арай томоохон их хурл дотор амжилттай тэргээ давцсан. Маш олон их хурлын гишүүн yes Израиль, Америк хоёулангийг нэгдъя. Тэр бол жинхэнэ дизастер гэсэн үг. 9 сая иргэнтэй улс, 350 сая иргэнтэй улсын одоо паразит их биеийг өдөрч байгаа гэсэн үг байхгүй. За тэгээ харцгаа хэдүүлээ. On this vote, the yeas are 50, the nays are Yay 50. 50 хүн дэмжсэн байна. 46. Тэ татгалцсан хүмүүс нь 46. Өсөөл үзчихсэн. Аимшигтай байгаа зү. Америкийн хамгийн чухал их хурл дотор, Сенат дотор 50 сенатор их хурлын гишүүн. Израиль, Америкийн батлан хамгаалтын яамыг нэгдъя гэсэн шийдвэр гаргасан байна. 46 татгалцсан. 51% асуудал байсан юм бол энэ ерөнхийдөө одоо хууль болохоор байсан. Израиль улс Америкийн батлан хамгаалтын яам ба Америкийн батлан хамгаалтын яамын төсвийг тодорхой хэмжээгээр хамт өдөртөн гэсэн. 3/5 of the Senate duly chosen and sworn, not having voted in the affirmative, the motion is not agreed to. За. Тэгээ ашгуудаа 60% хэрэгтэй байсан болохоор тэ ерөөдөө энэ хууль болсон байна. За тэгээд Jerry Vance бас Израиль еврейчүүдийн тухай сонирхолтой юм хэлсэн. Хэдүүлээ хамт сонсцгоо. Defense contractors, there's a lot of talk about how much is the Israeli government influencing American politics, and there are certainly certain people within the Israeli government who hate the deal, and we see exact evidence. There was a За тэгээд зэвсгийн компаниуд ханган нийлүүлэгчнэр тэ энэ Ирантай их тайвны хэлцлийг эсэргүүцэж байгаа. Тэгээд Израилийн засгийн газрын зарим гишүүдүүд тэ ерөнхий сайд гэх мэт чинь энэ хэлцлийг энэ санамж бичиг үзэн яддаг. Энэ бол тодорхой тэгээд нотлохоо баримт бас байгаа шүү. Times story that came out yesterday that basically there are certain influencers in America who are being paid in order to attack the deal. За тэгээд саяхан Time magazine дотор нэлээд нэр хүндтэй нэлээд том штеп. Ямар түүх гараа ямар стори гарч ирсэн юм бэ гэх юм бол Израилийн засгийн газар Америкийн инфлюенсеруудыг санхүүжүүлдэг. Ёндоо өгдөг, авилга өгдөг. Америк иргэн Америк инфлюенсер. Одоо наад шиг хүн гэсэн үг заяа. Тэд нэр ингээд Израилийн засгийн газраас мөнгө аваад энэ хэлцлийг муулаад явж байгаа гэсэн үг. Өөрийнхөө их орныхаа эсрэг, өөрийнхөө ерөнхийлөгчийн эсрэг. Time magazine одоо энийг нотлохоо баримттай ил болгосон. Израилийн засгийн газар. I think some of it's just pure political ideology, right? It's foreign policy perspectives that. Гэхдээ зарим хүмүүс нь жигнэсээ зүгээр Ираныг ингээ үзэн яддаг. Зарим хүмүүсийг худалдаад авцсан. За, нэмээд Израилийн тухай. Why is Israel losing American public opinion? Well, the narrative is that Israel has a very disproportionate effect on American politics. Yeah. За, яагаад Америкийн ард түмэн Израилийг улам их үзэн ядаж эхэлж байгаа юм бэ? Дэмжихэ болж байгаа юм бэ? За тэгээ Joe Rogan юу хэлсэн бэ гэвэл Израильчууд дэндүү их нөлөөтэй учраас юм биш үү? Манай засгийн газар дээр. I see that narrative. I mean, I actually think that they look, do they try to influence American politics? Yes. Like I тэгээд тэд нар бол Америкийн засгийн газрыг нөлөөлөх гэж үздэг юм уу? Үнэн. Said earlier, a lot of other countries do. За бас өөр орнууд бас манай засгийн газрыг нөлөөлөх гэж үздэг шүү. Ганцаараа Израиль биш. Үнэн. I think To the extent that Israel does that? Гэхдээ Израиль шиг нөлөөлдөг гэж үү? Тим хэмжээ. Some are better at it than others. I think the Israelis are definitely more effective at it than most. But Тэгээд зарим биднийг нөлөөлөхтэй айгу Израильчууд биднийг нөлөөлөхтэй мундаг. Яг улс төрч
улс төрчийн хариу өгсөн. I wouldn't say that they're the only effective country by any means that tries to influence American politics. I just think you have to be self-aware about it. I mean, why wouldn't you? It's a country of 9 million people. We have 330 million people. And so, of course, they're going to try to persuade Americans. They're going to try to move Americans in one direction or another. I think that's just the nature of the beast. Тэгээд ингээ Израиль улстай 9 саяхан хүн. Тэгээд манай улс 330 сая гарна. Тэгээд мэдээж тэр жижигхэн улс биднийг ингээд нөлөөлөх гэж үзэн энэ угаасаа энэ тоглоомын нэг хэсэг юм аа. Тэгээд Оросын нөлөөг Америкчууд зөв бат эсэргүүцдэг. Израилийн нөлөө тэгээд бас яг адилхан бодох эсэргүүцдэг эхэлнэ. Well, most people think he was Mossad. Yeah, Mossad or CIA or За одоо нөгөө Jeffrey Epstein-ийн тухай ярьж байгаа шүү. Тэгээд Epstein-ийг жигсаалтаад ингээ сонсч ирсэн баг. Тэгээд хүмүүс юу ярьж ирсэн бэ гэвэл Epstein Donald Trump-ийн тухай янз бүрийн ноцтой мэдээ байсан учраас тэрийг Израилийн засгийн газар ашиглаад Donald Trump-ыг сүрдүүлээд тэгээд энэ Ираны дайныг эхлүүлсэн байх магадлалтай гэж. some other deep state, whether in America or Israel or another Or country, both. or both. Эсвэл CIA-г байж магадгүй Америкийн тагнуулын албан тийм гүшин байж магадгүй. Эсвэл хоёул нь аль-алнаас ингээд цалин мөнгө авдаг тэр Epstein хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол ганцхан Израилийн Mossad-ийн гишүүн биш тийм бас нэмээд CIA байсан байж магадгүй. You know, look, he clearly had connections to the highest levels of American intelligence. He clearly had connections to the highest levels of Israeli intelligence. Нэг юм баттай тэр юу юм бэ гэх юм бол Jeffrey Epstein Америкийн тагнуулын албан хамгийн дээд тийм алтан тушаалтай хүмүүстэй холбоо сүлжээтэй байсан. Бас юу бат юм бэ гэх юм бол Jeffrey Epstein Израиль улсын тийм тагнуулын албан хамгийн дээд алтан тушаалтай хүмүүстэй холбоотой. Тэр бол бат гэж Jerry Vance. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ улс төрчнөр ерөөдөө манай дэлхийн ертөнцийг ингээд тэр чигтээ сүрүүлж байгаа тийм ээ. Яг энэ Иран, Израилийн дайн эхэлсэн юм бэ гэх юм бол Benjamin Netanyahu. Яг гэх юм бол шоронд орох гээд байгаа. Байцаалт нь явж байгаа шүүх хурал болж байгаа. Тэгээд ерөнхий сайд томоохон алтан тушаалтай үлдэж байж үлдэж чадах юм бол шоронд орохгүй. Тийм. Хамтын хүмүүс нь бас яг адилхан. За Европ, Иран Америкийн дайныг тодорхой хэмжээгээр бас нөлөөлж байгаа. Тэр хоолоогоор дамжуулаад Европын төрчтэй бүх газ, нефт тийм тэгээ Европчууд бас яг адилхан. Тийм. Энэ Иран, Израилийн тань хэний талд зогсож байгаа юм бэ гэх юм бол Америкийн талд гэхдээ хин хохирч байгаа юм бэ гэх юм бол Европчууд өөрөө Украин, Орос ерөөдөө бас яг адилхан. Тэгээ энэний цаана хэн байгаа юм бэ гэх юм бол дандаа өөрийнхөө эрх мэдэлтэй зуурлаад байгаа, бууж өгөхгүй, огцорхгүй улс төрчин. За тэгээ ашгүй өнөөдөр нэг ийм дурак тий ажилласаа буусан хин бэ гэх юм бол Keir Starmer. Тэгээ энэ хүний үгийг сонсцоо. I picked up our party. I turned it round. Би намаа хүлээж авсан. Тий би намаа зассан. I made a promise to rip anti-Semitism out of my party and I did. За би тэгээд энэ антисемитизмыг ингээ устгахнаа гэд амласан. Би тэглээ. Одоо Израиль еврейчүүдийн эсрэг дуу хоолойг би чимээгүй болгоно гэсэн. Чимээгүй болгох чадсан. I turned my party to face the country and we won a landslide Labour. So тэгээд манай наам бол тэр чигтээ ард түмний төлөө зүтгэдэг болсон. Тийм учраас бид нэр түрүүний сонгуул дээр ялалт байгуулж чадсан. General election. And after 2 years we've stabilized the economy. We have invested heavily in our. 2 жилийн хугацаанд бид нэр эдийн засгаа аварч чадлаа. Тогтвортой болгосон. Маш их асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ. We put better protections in for children, particularly on child poverty. Тэгээ хүүхдүүд, охтуудаа бас хамгаалж чадсан. Гинэ. За Пакистан муслимчуудаар ингээ усаад үүргэсэн эрчим хүчний өртөгийн хувьд бол Их Британий эдийн засаг номер 1. За хамгийн үнэтэй. Засгийн газрын бонд нь хог болж байгаа хүүгийн төвшин улам ингээ өсөд байгаа. Англичууд ерөөхдөө бидний нүдэн дээр ингээ ядуурж байгаа. За. Тэгээ Keir Starmer яагаад одоо зодод тайлж байгаа юм бэ? Яагаад яг одоо? Яг их мэл дараагийн ажлын байр нь тодорхой болцсон. Keir Starmer ерөөхдөө зайлж өгөхгүй. Keir Starmer-ыг дэвшүүлэн зайлуулж байгаа. Тэгээ одоо Keir Starmer хаашаа зайлах юм бэ гэвэл НАТО-гийн хамгийн том захирал болно. Энэ loser, энэ хошног одоо НАТО-гийн дарга болно гинэ. НАТО тэгээ юу болох юм? Ойлгомжтой.